Үзэгчдээ та бүхэндээ энэ 7 хоногийн мэндийг хүргэе. Коронавирустай хөл хоройтой 7 хоногийн мэндийг хүргэе. Ингээд амраа weekly show-га гэрээсээ танд хүргэж байна. Бүгдээрээ энэ 7 хоногийнхоо тоомыг үзцгээе. За энэ 7 хоног бол маш сонирхолтой 7 хоног боллоо. Social маш их давлгааллаа. Хүмүүс ч их ууртай байна, цагдаа нар маань ч ууртай байна, дарга нар ч ууртай байна. Ерөөсө бүгдээрээ л ууртай байх шиг байна. За тэгээд энэ 7 хоногт бол улсын хурлын чуулган боллоо. За тэрэн дээр 2 3 бас гоё хөгжилтэй явдал боллоо. Мөнх цэцэг гишүүн ингээ нөгөө зураг тавьж явсноос болоод хүмүүс бөө хилам. За тэгээд дээрэс нь 2 ч аймагт нэмээд коронавирус гарлаа. Орхон за Багнуур одоо Улаанбаатар хотын нэг дүүрэгт Багнуурт гарсан байна. Доор нь Говь Сүмбэр гэх мэтчлэн эдгээр аймагуудад бас нэмж коронавирус бүртгэлээ. Гэх мэтчлэн олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Уг нь энэ 7 хоногт би weekly show хийхгүй гэж бодож ирсэн. Ягаад гэвэл цагдаа нар гадагшаа гарахгүй байсан. Гэтэл weekly show хийхгүй нэ уучлаарай гэд бичсний дараа маш олон хүмүүс хий гэж одоо хэлээд тэгээд би өнөөдөр хийхээр болсон шүү манайхаа. Тэгээд бүгдээрээ энэ 7 хоногийнхоо таамыг үзцгээе. Энэ 7 хоногийн эхэнд хотын дарга Сумын Озер маань маш их хил хамд өртлөө. Яасан бэ гэхээр 2 дахь өдөр бүр орой 9 цаг 30 минутаас шиг санаж байна. Хэвлэлийн багуурал зарласан улсын нийслэлийн онцгой комиссийнхаа. За тэгээд энэ дээр юу болсон бэ гэхээр хөл хоройг чангалнаа гэсэн. Нэг дахь өдөр хүмүүс маш их машинтай явж гин, хөл хорой бараг утгаа алдлаа. Тийм учраас ерөөсөө өглөө 7-оос 10-ийн хооронд орой 17-оос 20 цагийн хооронд ерөнхийдөө хүмүүс гарч болно, машинаараа одоо ажилдаа очиж болно, ажилласаа ирж болно гэсэн ийм мэдээ явуулсан байгаа. Тэгээд энэ мэдээллийг бүгдээр харцгаая. Би Нийслэл Улаанбаатар хотын даргын хувьд, захирагчийн хувьд нэг л юм хүсмээр. Тэр цаг чинь бүгдээр гаргасан цаг биш шүү дээ. Тэр цагт зайлшгүй шаардлагатай тэр эрүүл мэндийн үйлчлэгээ авах, эмнэлгийн үйлчлэгээ авах, зайлшгүй хүнсээ авах иргэд маань хоорондын зай дэглэмээр бариад л одоо гарах ёстой цаг шүү дээ. Тэр цагт бүх хүмүүс гарна гэж ингэж ойлгож болохгүй. Хэрвээ бүх хүн гарах юм бол бүр хатуу хөлөөрөө тогтоосон болно гэсэн. Шаардлагатай бол тийм арга хэмжээ авсан ч болно, тийм захирамж гаргасан ч болно. Яагаад гэвэл би энэ Улаанбаатар хотынхоо ард иргэдийн төлөө үнэхээр одоо бас нойр болоо хасаад энэ 26 мянган одоо төрийн албан хаагчтай удирдаад ингэ чиглүүлээ явж. За ингээ ядарсан зүдэрснээ гайхуулсан гэдэг одоо хүмүүсийн дунд одоо маш их шүүмжлэлт агуулсан. За одоо тэр ядарсан зүдэрсэн ч яг хамгийн гол нь нийслэлийн онцгой комиссоос гарсан шийдвэрүүд маань ерөөсөө уйлдаж өгөхгүй байна амьдралтай. За юу болсон бэ гэхээр өглөө 7-оос 10 цагийн хооронд ажилдаа явна, дэлгүүр орно. За орой 17-оос 20 цагийн хооронд ажилласаа ирнэ, дэлгүүр явна гэсэн. За энэ үед юу болсон бэ гэхээр автобусанд маш их чигцэлдэн, маш их хүмүүсийн бөөгнөрл үүссэн байгаа. За яг энэ үеэр бас зам дээр бүр төгжрөл үүссэн байна. Ёстой нөгөө тэг зогсолтч үүссэн. За орой болоод ирэнгүүт одоо 8 нэрийн дэлгүүрээс ахуулаад одоо том сүлжээ дэлгүүрүүд бүх дэлгүүрүүд маш очиртой болсон. Эсвэргээрээ нөгөө хөл хорой биш хүмүүсийг одоо очирлуулдаг тийм юм. Тэгээ хүмүүс бүр гайхсан гэсэн бүр зарим нь. Өө чи одоо хөл хорой одоо дому очирлуулдаг тэмцээ болоод байгаа юм уу гэд. За тэгээд хотын дарга маань ийм шийдвэр гаргаад одоо хүмүүсийн бөөгнөрлөг үүсгэсэн. За дээр нь бас дахиад нэг шийдвэр гаргасан. Ямар шийдвэр гаргасан бэ гэхлээр хүнсний дэлгүүрүүдийг орой 22 цагаас өглөөний үүрийн 6 цагийн хооронд бараан татаа ултаа хий гэсэн. За яг хөө том дэлгүүрүүд бол авчна. Жижиг дэлгүүрүүд асуудал үүссэн. За энэтэй холбоотой мэдээллийг бүгд үзье. Дэлгүүрүүд оройны 21 цагаас хааж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө гэртээ харихгүйгээр бараагаа хүлээсэн худалдаа эрхлэгч нар олон байна. Өдөржин дэлгүүрээ ажилуулад унтаж амрах ёстой цагаараа бараагаа хүлээж суух нь дархлаанд сөргөөр нөлөөлөх юм а. COVID-19 үед хүн бүрийг дархлаагаа дэмжих хэрэгтэй гэж зөвлөж байгаа ч онцгой комиссийн шийдвэр нь энэ зөвлөмжтэй зөрчилдөж байна. Гэртээ харьцаад унтчихсэн чинь 30% доод суураад талхилээ шүү гэдэг. Тэгээд өнөөдрөөс байгууллагууд залгаад шүүн авсан шүү гэж байна. Нийт дээр ирэхгүй шүү дээ чинь тэгээд араасаа суураад гэртээ хайхаар хэцүү. Тэгээд яг л энэ бүтээл ингээд бүтгэн бүр нэг өдөр шүүн ингээд суун байхгүй. Тэгээд хүндэлтэй тасгал. Хүши тийш тий. Энд ч би бол бодоод байгаа байхгүй тий. За яг том дэлгүүрүүд бол мэдээж ингээд авчин ойлгомжтой. Хамгийн гол нь энэ жижиг дэлгүүрийн хүмүүс ч одоо зомби боллоо шүү дээ.
зомби бол нөгөө юун дархлаагаа дэмжих, юун нөгөө юм хумаа зарах зүгээр өдөржингөө хүмүүс юм зарж жагаад оройн дахиад нөгөө бараа бүтээгдэхүүнээ аавна гэдэг чи одоо бүр тэр хүмүүсийг одоо бүр жинхэнэ махалсан шийдвэр үстэй. Энэ бол үнэхээр амьдралгүй шийдвэр байсан. Тэгээ би бол зүгээр тэгж бодсон. Яг энэ хүнсний дэлгүүрүүд зүгээр зомбинууд зогсоох юм байна тий. Яг жинхэнэ зомбинууд бол нэстэ ингээд өдөржингөө зогсоо шинжэнгөө бараагаа авсан хүмүүс чи ерөнхийдөө бол 8 нэрийн дэлгүүрүүдэд бол үсрээд 2 ээлжийн хүмүүс үүдэг. За тэгээ өдөр шөнөгүй ажилласан хүмүүс чи яах юм бэ гэхээр нүдэн гаргалсан нэг юм зомбинууд бараг зарим нь ингээд бараа мараагаа буруу бичиж мичээд тий. За тэгээд хамгийн гол эрсдэл нь юу вэ гэхээр энэ дархлаа нонцсон байгаа. Энэ нойргүй явцсан байгаа хүмүүс чинь өөрөө энэ коронавирусыг тарах хамгийн том одоо их усүр болох боломжтой. Одоо нөгөө кластер гэж ярьдаг. Ёстой нэг бараг 8 нэрийн барааны дэлгүүр болгон чи өөрөө айгүй том эрсдэлтэй зүйл болчих гээд байна. Тэгэхээр энэ шийдвэрээ эргэж хараач гэсэн одоо энэ хүсэлтүүд одоо маш их явсан байгаа. За тэгээд 7 хоногийн сүүлээр буюу 5 дахь өдөр энэ шийдвэрээ эргэж хараад за өдрийн 10 цагаас оройны 17 цаг хүртэл бараа бүтээгдэхүүнүүдэд татаж авахаар ийм шийдвэр гарсан байна. За тэгээ энэчнээс нэг юм бас харж болох гээд байна. Юу вэ гэхээр манай энэ нийслэлийн онцгой комисс, улсын онцгой комиссийн ажил нэг иймэрхүү байдалтай байдаг. Ерөөсөө 2 дахьд гарсан шийдвэр нь 5 дахьд өөрчлөгдөж шүү дээ. Ерөөсөө 3 хоногийн настай юм шийдвэрүүд. Ямар ч тооцоо байхгүй, ямар ч судалгаа байхгүй, ямар ч төлөвлөгөө байхгүй. Яг ингэж яваад байна. Тэгээд улсын онцгой комиссийнхоо та бүхэн нэг жоохон төлөвлөгөөтэй, жоохон нэг юмыг нэг ингээ нэг амьдрал дээр буул яах вэ гэдгийг бодож нэг шийдвэрүүдээ гаргаач гэж та бүхнээс хичээнгүлэн хүсье. Тэгээд сумын газар дарга бити ядраарай. Ооч шүү. За дараагийн мэдээ бол гадаадд гацсан монголчууд гэж ярьдаг байсан бол одоо Монголдоо гацсан монголчууд гэдэг төрөл зүйл гараад ирлээ. За тэгээд энэтэй холбоотойгоор Монгол HD телевизийнхэн маань мэдээ гаргасан байна. Энэ мэдээ бүгд үзцгээе. Орхон аймгаас Улаанбаатар хотод томографийн шинжилгээ хийлгэхээр эхнэрийнхээ хамт Улаанбаатар хотод ирсэн иргэн бэлэгт сайхны хувьд 11-р сарын 10-ны үүрээр хотод ирсэн ч хатуу хөл хорой тогтоосны улмаас гэртээ харж чадалгүй өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ хамт автомашинда хоноглож байна. Намайг бэлэгт сайхан гэдэг Орхон аймгаас Улаанбаатар хотод ирээд одоо юу сонж байна. Улаанбаатар хотод одоо 10-ны шөнө 10-ны өөрөөр шухуу ирсэн би өөрөө ходоодны хорт хавдартай хүн тэгээд томографт ороод ээлжид хяналтандаа үзүүлэх гээд бас тийм ажилдаа ирсэн боловч тэгээд үзүүлсэн чимгүй бүх суудлаа унгаалгүйгээр нэг том талбай болчихлоороо сүйртэн дараад болохоор шууд суудлынхаа өргөн талын унгаал ингээл энд нь номтчихдээ. Йоо хүүрх юмт юу ходоодны хорт хавдартай хүн биш. Тэгээд 9 хоногийн турш машиндаа хонж ийн гэнэ үү? Юу гэсэн үг юм бэ энэ ч одоо. Гэхдээ энэ чи одоо энэ улсын онцгой комисс энэ нийслэлийн онцгой комиссийн бас нэг жоохон юмдаа жоохон бодолтой байхгүй л ерөөсө болохгүй байна. Одоо энэ хүмүүсийн чинь сайхан коронавирусын шинжилгээг нь аваад 2 хонуулаад эн чинь дороо гараад ирж та 2 3 хоногийн дотор вирустай хэсэг нь мэдэгдсэн. Тэгэхээр энэ хүмүүсээ бүгдийг энэ хөдөр үгээ гаргаж болдгоо юм уу? Тэгээ тэр тусмаа ийм хүнд өвчтөн хэрвээ хөдөөлөө явуулж болдгоо махад энэ хүмүүстэй зориулсан одоо орон байр, хорогдох байр, хоол ун дээр хангаж болдгоо юм уу? Тэгэхгүй бол одоо энэ хүмүүс чинь баларлаа. Яг энэ хүнтэй адилхан маш олон өвдөж зовсон. За өвдөж зовоогүй ч гэсэн хотод ажилдаа ирээд хотод гаццсан үр хүүхэд нь хөдөө байгаа ийм хүмүүс зөндөө байна. Тэгээд энэ улсын онцгой комиссоо, нийслэлийн онцгой комиссоо, дарга нараа, албан тушаалтнуудаа энэ хүмүүсээ бодооч. За тэгсэн чи одоо Монголдоо хүмүүс гацдаг юм байж. За тэгсэн чинь бас Франкфуртын онгоцоор ирэх ёстой байсан хүмүүс маань Франкфурттай гацсан байна. Маш олон хүмүүс Европоос одоо 20 хэдэн орны хүмүүс ингээд нийлж Монгол руугаа ирэх гээд пледээ захиалцсан. Бүгдээрээ ажил төрлөөсөө гарцсан, байр хунараасаа гарцсан байсан байна. За тэгээд энэ хүмүүс маань ирэх гэсэн чи одоо Монголд корона гарсан учраас энэ онгоцыг зогсоосон байна. Ирэхийг боловсон байна. За тэгээ энэтэй холбоотой мэдээллээ бүгд үзцгээе. Энэ сарын 19-нд манай улс Франкфуртын нислэгээр Европын 28 улсаас 250 иргэнэ татаа авах байсан. Гэсэн ч улсын онцгой комиссийн шийдвэрээр 11-р сард үйлдэх тусгай үргийн нислэгээ бүрэн цуцлсан. Үүнээс болж Европын 28 улсад байгаа 250 гаруй иргэн нислэгийн тасалбар авсан ч эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа. 28 орноос одоо
ирж энэ Франкфуртын нислэгээр буцагсан маш олон иргэд бол энийг хүлээж ийсэн. Энэ хүмүүсүүд бол одоо энэ COVID-19-ийн цар тахал одоо энэ Европт итгэвч байгаатай холбоотой ажилгүй болсон, сургууль нь онлайн болсон, сүүлчийн одоо ганц еврогоор чигсэн зарцуудад одоо энэ Франкфурт руу одоо очиж байгаа ийм асуудал одоо энэ онгоцыг хүлээж ийсэн. Гэнти ийм шийдвэр гараад одоо үндсэндээ энэ олон хүмүүсүүд бол гудамжинд гарч байна. Түрээсийн байраа хүлээлгээд өгсөн. Одоо буцаах боломжгүй хатуу нөхцөлтэй хэлээд авсан ийм асуудал одоо энд бол хүлээж байна. Төр засагтаа найдаж хүлээж байна. Яа энэ үнэхээр хэцүү зүйл болж байна. Тэгээд одоо энэ хүмүүс чинь бол баг энэ Монголд гацсан хүмүүсээс илүү зовцсон хүмүүс шүү дээ. Гадаа гудамжинд хоноод үзсэн, мөнгө төгрөггүй болцсон. Одоо ихэнх нь дандаа эмчилгээ одоо 8-9 сар эмчилгээ хийлгэсэн ийм хүмүүс байгаа. Тэгэд энэ хүмүүсийг татаж аваач юм манайхаа. Тэгэхгүй бол одоо энэ чинь баларлаа шүү дээ энэ хүмүүс чинь. Ер нь гадны орнуудын жишгийг харахад ерөөсөө коронавирус тэр нутагт нь гарсан л бол хамгийн түрүүлээд гадаадд байгаа иргэдээ шууд татаж авсан байна. Америкт гэсэн байна, Австралид гэсэн байна, Канадад гэсэн байна. Европын орнууд бүгд тийм үйл ажиллагаа болсон. Гэтэл Монголд коронавирус гарахлаар тэр гадаа байгаа хүмүүс нь үхнүү, сэхнүү, юу болноо, мөнгөгүй болноо, гудамжинд хонноо тэр нь ерөөсөө ямар ч хамаагүй болоод тэгээд ерөөсөө бүгдийн сайхан хайчдаг. Тэгэхээр энэ хүмүүстэй анхаарал тавихгүй бол болохоо болцсон байх шүү монголчуудаа. Энэ хүмүүс маань үнэхээр хэцүү байдалд орчод байна. Тэгээд Франкфуртын тэр онгоцыг ямар нэгэн байдлаар Монголд авчираач. Энэ хүмүүс чинь баларлаа шүү дээ. Энд чинь коронавигоор биш тэр хүмүүс чинь гудамжинд хоноод өвчнөдөө шаналаад олон хүн нас орох гээд шүү дээ. Бид нар чинь хүнээ өхүүлэхгүйгээд энэ коронавитой ингээд хөл хорой морой тавьж тэмцээд байгаа үст. Тэгэхдээ тэнцээ чи 200-300-аар монголчууд маань ингээд гадаадд гацчаад тэнцээ өвөл болцсон, хүүтэнд даарад хоол ундгүй өвчин зовлонтой ингээд байлгаад иж болж байгаа юм. Монголдох монголчуудыгаа болон гадааддах монголчуудыгаа одоо гэр гэрлүү нь явуулаач юм хүмүүс. За энэ 7 хоногт улсын хурлын чуулган боллоо. Энэ улсын хурлын чуулганаар маш олон асуудлуудыг хэлцлээ. Эдийн засгаа одоо яах вэ? Энэ хөл хорой чи юу нь болоод юу нь болохгүй байна? Яах вэ? Ийх үү гэдэг талаар маш олон зүйлийг одоо улсын онцгой комиссоос асуулаа. За нийслэлийн онцгой комиссоос асуулаа. За сангийн сайд гэдэг ингээд засгийн газраас маш олон асуултуудыг асуулаа. За тэгээд яг энэ үеэр нэгэн улсын хурлын гишүүний ярьсан яриаг та бүхэндээ сонсгоё. Хууль зүйн сайдд хэлэхэд энэ зам дээр байгаа хууль хүчтэй байгууллагын бол баярлж байгаа. Тэгэхдээ одоо өчигдөр гэхэд би одоо их хурлын гишүүн хүн ордон дээр одоо цуглах ажилтаа гээд ингээд зарлагдаад ингээд очих гээд явхад намайг зам дээр 30 минут зогсооч. За тэгэхдээ бол тэр харилцаа, тэр ойртож байгаа контакт энэ төр бол ерөөсөө ямар ч одоо тэр эрүүл аюулгүй байдалтай холбоотой асуудал алгаа. Зөвхөн өчигдрүүл улсын хурлын зарим гишүүд ордонд төр хорооны хуралдаанд зорчих шаардлагатай болсон тул улсын хурлын гишүүнийх нь одоо үнэмлэхийг үндэслэж хотын хөдөлгөөнд оролцуулж төрийн ордны чиглэлд явах энэ эрхийг бас нээж өгөх талаар цагдаагийн байгууллагын аль багштад чиглэл өгсөн байгаа. Тантай холбогдож яг тодорхой төрлийн тийм харилцааны зөрчил дутагдал гаргасан хүний талаар хувийн дугаараар нь мэдээлэл байвал бид нар бас тэрийг нь тодруулж эргэж хариу өгье гэж. Хөөхидөө дамжны гишүүний таних юм уу? Чагдан танихгүй явуулахгүй юм уу? 30 минут да. Хөөрхий амт нөгөө цагдаа энэ яг энэ лоовчин байна гэж бодсон байгаа. Би энэ улсын хурлын гишүүн гэсэн чинь ингээд бүр хараад ийм гишүүн байх ёсгүй дээ ийм зэрэг. Яг тэр цагдаад энэ тамдины гишүүн яг улсын хурлын гишүүн байхааргүй царайтай. Энэ нөхөр яг оюутан байл гэж бодсон баг тийм. Ийм хүүхчиг царайтай. Тэгээ нөхрийг 30-аад минут жоохон одоо хүндрүүлсэн байна. За тэгээд магадгүй сүүлдээ нөгөөдөг чинь ингээд хүн амтн руу яриад бангадуулсан баг хөрхи амтныг. Тэгээ ер нь бол жилийн ийм болдог. Шинэ орж ирсэн улсын хурлын гишүүнүүдийг бол одоо сүүлийн залуучууд маань улсын хурлын гишүүн битгийл ерөнхий сайд нар би хүртэл сайд нараа танихгүй болчихоо. Би одоо зарим улсын хурлын гишүүнийг одоо сая энэ улсын хурлын чуулганаар сая л харлаа. Өөх ийм хүн бас гишүүн болцсон юм уу гэдэг. Яг л тийм л явдал тохиолдсон болов уу гэж бодож байна. За тэгээд яг хөө ингээд нөгөө энэ дээр бол маш их шүүмжил өрнөсөн.
дамжны гишүүн бол өөрөө юу гэж тайлбарласан бэ гэхээр үгүй надад ингэж хандж байгаа юм чинь бусад иргэдэд одоо яаж хандах болоо гэсэн зүйл ярьсан шүү гэж одоо тайлбарлсан байлээ. Ямар ч үсэн дамжны гишүүн маань яг энэ яриагаар маш олон цагдаа нарт танигдсан бахаа гэж бодож чинь. Тэгээд дараа марган загинж байгаа шүү дээ. Гэхдээ та нар ч одоо улсын хурлын гишүүнээ мэдтгүү. Залгнууд энэ үнийг таниад аа гэдэг бүгдэнд нь одоо ямар ч үсэн харуулсан баг. Тэгээд дараагийн удаа бол таныг гацааж төгжрүүлэхгүй явахаа. За яг энэтэй холбоотойгоор бас иргэнтэй цагдаа нар маань бас зөрчилдсөн байна. Энэтэй холбоотой бичлэгийг бүгд үзье. Яа, цагдаа эргөө хоёрцтой айхтар юм болж. Энэ залуу яг арайч Монгол Флойд болчихсонгүй те. Яг амьсгаа амьсгалж чадахгүй штэ гэдээ ойрлоод. Ёо л доо пста гэдэгснээс гоё юм те. Ёо гэж байгаа хөртлөөс хараагаад ёо л доо пста гэ. Тэгээд ер нь бол цагдаа нар маань иргэд маань аль талдаа жоохон бухимдалтай байна. Тэгээ бүгдээр бие биендээ жоохон хүлээцтэй хандцгаая. За би одоо энэ хүмүүсийн одоо аль нэгийг энэний буруу, чиний буруу гэж одоо хэлэхэд одоо ихт байгаа бох. Ягаад гэвэл энэ ч одоо бас ингээд мөрдийн шатлах ажиллагаа явж байгаа бох. Хинийхэн ч зөв, хинийхэн ч буруу гэж магадгүй. Ер нь бол цагдаа нар маань ч айгүй нервтэй байлээ. Ер нь ингээд гудамжаар явж байхад бол манай цагдаа нар ер нь жоохон стресстэй байлээ. За иргэд маань бас стресстэй байлаа. За тэгээ хоёр стресстэй хүн хоорондоо тулахлаар гудамжинд юу болох нь бол ойлгомжтой болно. Тэгэхээр бүгдээрээ бие биентэй жоохон хүлээцтэй хандъя. Цагдаа нарт ч тэр, иргэнч тэр тий. Тэгээд энэ коронавирусын үеийг бид нар бие биентэйгээ алцаад байх юм бол нөгөө нэг нямхуу эмчи хэлдэг шиг нөгөө коронавирус чи харж байгаа шүү дээ. За эдгээр чи хоорондоо алцаад бие биенийгээ одоо Монгол Флойд болох нь олгүй явж байна. Гээд одоо коронад одоо эзлүүлэхэд илүү амар хэлбэр болно. Тэгэхээр бүгдээрээ бие биентэйгээ гоё эвтэй нэртэй, гэр орондоо эвтэй, гадаа гудамжинд цагдаа иргэн хоорондоо эвтэй байцгаая гэж та бүхнээс уриалмаар байна. Баярлалаа. За улсын хурлын чуулган дээр бас нэгэн асуулт асуусан байгаа. Энэ юу вэ гэхээр архитай холбоотой асуулт. Одоо Монголоос өөр газрын архийг хоригдж шийдэж байгаа газрууд маш цөөх юм бэл нэг 2 3 хаа улс байлээ. За тэгэд яагаад арх хорсон юм бэ гэдэг талаар одоо улсын хурлын гишүүн асуусан байна. Энийг бүгдээрээ сонсцгоо. Энэ арх согтуурлах хундааг хулдаалах асуудлыг ер нь хэдэн сараар яг ингэж хязгаарлах одоо ийм бодолтой байгаа вэ? Энийг ер нь ингээд хэдэн сар жилээр нь хааж хязгаар дийлсэн дэлхийн түүхэнд нэг ч улс байхгүй байх. Тийм түүхч байхгүй байх. Хатуу хорой гэдэг чи өөрөө цаашаа улам хууль ус дард эдийн засаг руу оруулна. Хууль ус сүлжээ рүү оруулна. Тийм учраас энэ дээр бас бодол санаж байгаа зүйл байгаа юу гэсэн асуулт. Гэхдээ харин тийш тийм ч одоо Монголоос өөр газар яг үндийн одоо алкоголыг хорж одоо коронавирусын үед хорьсон газар бол үнэхээр байхгүй. За тэгээд хамгийн том үндэслэл нь юу вэ гэсэн чинь энэ гэр бүлийн хүчирхийлэл гэснэг нэ. Үгүй ээ, уучлаарай үгүй. Гэр бүлийн хүчирхийлэгч бол арх унсан ч хүчирхийлнэ, арх угаагүй байсан ч гэсэн хүчирхийлнэ. За тэгээ ер нь заавал арх гэлтгүү зүгээр ядаж энэ виногийн зөвшөөрч ичээ. Арай баг гарацтай тий. За тэгээд эн чинь маш олон төрлийн ач холбогдолтой стресстэй айлна тий. За тэгээд дээрэс нь энэ үндэсний үйлдвэрлэгч компаниуд ч өөр маш хүнд байдалд орсон байна. Энэ компаниудад маш олон төрлийн одоо хүмүүс ажиллаж байгаа. Энэ хүмүүсийг ядчил цалингийн тавина штэ. Тэгээд асуудлыг дандаа юм бити хорж хаах замаар шийдэж байгаа ч яг энэ логик рүү шүү дээ. Архийг хорчвол гэр бүлийн хүчрхийл байхгүй болно гэж үзэж байгаа бол яг энэ логикоор бол ер нь бол хүн байхгүй бол ер нь бол ямар ч асуудал байхгүй болно шүү дээ. Ер нь бол хүмүүсийг ер нь ингээд байнга хорионд байлгах юм бол ямар ч гэмт хэрэг гарахгүй, ямар ч хүчрхийл болохгүй, хинч арх уухгүй. Ерөөсөө ингээд баг ер нь энэ дэлхийд дээр хүн байхгүй бол ер нь асуудал байхгүй болно гэдэг энэ логик чинь ингээд сүүлдээ явсаар байгаад тийм зүйл рүү хүрд юм аа. Тэгэхээр бид нар ингээд хүн байгуул ямар нэгэн байдлаар асуудал биш дараа. Тэр асуудлыг битээ юм амьгүй юм руу түлхээч. За тэгээд хамгийн гол нь энэ 20-ны чинь үр дүнд юу болдгоо гэхээр маш олон хууль бус бизнес эрхлэгчид бий болд юм аа. Зөв зүгээр хууль ёсоор
бизнесээр эхлээд явж исэн хүмүүс чинь аяанда хууль бус бизнес эрхлэгч болж хувирд юм аа. За тэгээд жишээлбэл Америкт яг энэ хууль бус арх зардаг байсан энэ бүлэглэлүүд сүүлдээ юу болсон бэ гэхээр нөгөө архичийн хууль ёсных болоод чинь өөр бусад хууль бус бараа бүтээгдэхүүн рүү орж ирсэн. 1970-ад онд хар тамхиг хорсноос хойш хуучин арх зардаг байсан энэ бүлэглэлүүд хар тамхи зарж эхэлдэг болсон. Яг ийм процесс болдог. Энэ 20 цээр юу болдог гэхээр ийм л юм болдог. За дээрэс нь дахиад бүлэглэл үүсдэг юм байна. Дахиад юу үүсдэг вэ гэхээр нөгөө архины хамаалттай хүмүүс чинь арх орлуулдаг юмнуудаар эхэлнэ. Спиртээ ууж эхэлнэ. За папарац дээр тавигдсан бэлээ. Эхнээсээ спиртээ уугаад гудамжинд одоо тасраад унтсан хүмүүс зөндөө лээ. Үнэртэй ус уунаа. За янз бүрийн алкоголтой шингэн зүйлүүдийг хэрэглэнэ. За энэс болоод юу болдог гэхээр маш олон хүмүүс өгдөг. Горбачевын үеийн одоо Сухой законы үеэр маш олон хүмүүс ингэж нас урж исэн. За яг энэ явдал болно. Коронавигоор биш хүмүүс хортой, чанаргүй, спиртийн төрлийн юмнууд ууж нас урна шүү. Тэгэхээр энэ одоо зүйлээ яаралтай болооч гэж та бүхэндээ хэлмээр байна. Юмд нэг жоохон эрүүл ухаалгаар ханд. Нэг юм хорно гэдэг чинь цаана дахиад зөндөө олон муухай бузар булаа зүйлүүдийг өөгшүүлж байна гэсэн үг шүү. За тэгээд ядаж пив виногоо зөвшөөрч өгчээ гэж хэлмээр баярлалаа. За энэ 7 хоногт ямар ч байсан би ингээд гэрээсээ хийж үзлээ. Тэгээд дутуу мэдээллүүд орхисон бол та бүхнээс хүлцэл өчөж чинь одоо энэ 7 хоногт засгийн газрын эдийн засгийг аврах одоо хөтөлбөр гээд айгуу 23 шийдвэр гарсан байгаа. Тэрнтэй холбоотой мэдээллүүдийг өнөөдөр ярьж чадсан. Ягаад гэвэл би бүгдийг нууцнаасаа бичиж байгаа. Тэгээд ямар ч гэсэн тэрийг та бүхэн олоод харчаарай. За хамгийн гол хэлэх юм юу вэ гэхээр Улсын онцгой комиссийнхоо иргэдээ бодсон шийдвэр гаргаач. За дээрэс нь эдийн засаг бол хүндэрж байна. Одоо бид нар бол 12 сарын 1-ээс хойш ямар нэгэн байдлаар одоо эдийн засаг маань одоо тисжүүлдэнэ гэдэгт бол би үнэхээр итгэлгүй байна. 12 сарын 1-ээс хойш бол бид нар илүү хүмүүсийн өөрсдийнх нь хариуцлагат нь одоо нөгөө өстой жинхэнэ нөгөө сүргийн дархлаанд нь найдал үлдээхээс өрөөдөө өөр ямар ч арга байхгүй. Бид нар одоо үлсэж өгөх юм уу, коронавигоор өгөх юм уу гэдэг л ийм л асуудал тулгарчаад байна. Одоо би жишээлбэл одоо дараагийн 7 хоногт бол хүмүүсээс мөнгө зээлж одоо хоолоо авнаа. Тэр бол ойлгомжтой болсон. Ягаад гэвэл 6 сарын турш ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад за нэг сар гарантай ажилласан. За тэгээд нөгөө өр ширээ төлж дуусаагүй байтал дахиад ингээд одоо 14 хоногийн 20 хоногийн шахуу хөл хорой зарлжлаа. Тэгэхээр иймэрхүү байдалд орсон маш олон хүмүүс байгаа. За улсын онцгой комиссийнхноос бас нэгэн зүйл хүсмээр байна. Ямар зүйл хүсэх гэсэн бэ гэхээр хэрвээ та бүхэн өөрсдөө чадахгүй бол чаддаг, мэддэг хүмүүсээс тусламж аваач. Тэ? Та бүхний шийдвэр ингээл 3 хоногийн зайтай, 2 хоногийн зайтай ингээл байнга өөрчлөгдөж байна. За дээрэс нь амьдралтаа ерөөсөө нийцэхгүй байна. Эднийгаа ингээд одоо чаддаг, мэддэг хүмүүсээр нь хийлгээч. Заавал хүн бүхнийг чаддаг байх албагүй шүү дээ. Тэгэхээр чаддаг хүмүүсийг дуудаж авчираад хийлгэж болдгоо юм уу? За, хоёрдугаарт нь болохоор хүмүүсийн шийдвэрүүд чи ойлгомжтой баймаар байна. Маш ойлгомжтой ингээд. Хэдээс хэдэн цагийн хооронд гарч болох юм бэ? За тэгээд гарч болох юм бол ямар газруудаар явж болох юм? Хэдэн хүн бөөгнөрч болох юм? Бөөгнөрч болохгүй юм уу те? Энэ мингээд ингээд бүх зүйлүүд чинь маш тодорхой баймаар байна. Ерөнхийдөө гадаадд 10 сарын турш ингээд хэрэгжсэн зүйлүүд байгаа учраас тэрийг зүгээр орчуулад авчиж болдгоо юм. Маш олон гой туршлагуудыг хүмүүс шеэрлсэн байлээ. Энэ гой туршлагуудаас аваад зүгээр орчуулаад яг тэр дизайнын дуурайлгал тавьчихлаа да. Тэгэл тэр чинь яг бүр Монголд үнэхээр гоё хэрэгжинэ. Дандаа иргэдээ бодцсон. За дээрэс нь нөгөө амьдралтай тим шийдвэрүүд гаргасан байлээ. Тэрийг зүгээр л орчуулаад тавьчих. Заавал ингээд аль хэдийн хийцэн дугуйг бид нар дахиад шинээр бүтээх гэдэг албагүй шүү дээ, тийм үстэй. За дээрэс нь хүмүүс минь ээ, сайхан маска зүгөөд гэртээ байгаарай. Гараа байнга угаагаарай, дархлаагаа дэмжээрэй. Бүгдээрээ энэ үеийг бол хамтдаа гоё туулж гарч чадна шүү гэж хэлмээр байна. Тэгээд бүгдээрээ гоё одоо хөгжилтэй зүйлүүдийг байнга үзээрэй. Гэртээ бүгдээрээ бие биентэйгээ найрсаг байгаарай. Бие биенийгаа тэврээрэй, хайрлаарай. Хүүхдүүдэд хайрлаарай, эхнэрээ хайрлаарай, найз нөхдөд хайрлаарай, гэр бүлийнхнийгаа хайрлаарай. Ингүүл бидний дархлаа дэмжигдэх болно. Тэгээд та бүхэндээ амраа хамт байлаа. Маш их баярлалаа. Энэ 7 хоногийн weekly show ингээд үгээр өндөрлөж байна. Карантинаас амраа гэрээсээ шоугаа анх удаага үргэлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн 7 хоногт эргээд уулзцгаая. Баярлалаа, баяртай.
This is weekly show. Yeah.